자, сайн байцгаана уу. Би одоо Шинзэнд байна. Дараа 9 тэмдэглэлийн 2 дугаар хэсэгт 7 дугаар сарын 2-нд эхэлсэн эдэлтийн маршрутын дагуу Гуанчжоу хотод ирсэн ба хотдоо танилцсан 2 шинэ 3 өдрийг өнгөрөөсөн юм а. Ийхүү 7 дугаар сарын 6-ны өдөр Шинзэн хот руу хөлгийн жолоо залцгаалаа. Бид одоо цэцлэнгийнхаа байрлал дээр үрээд ирсэн байна. Тэгэд ирээд яасан чинь энэ болохоор Шинзэн фэшн шоу гэж ийм тийм загварын 7 хоног гэх юм уу да. Тийм маркийн юмд болдог юм байна. Би одоо Children's Palace гэж хэсэгтэр яг хотын төв хэсэгтэр байна. Тэгээд энэ тхийн оройны хотын өнгө төрхийн хүн байна. Тэгээд хоёр талаараа дүүрэн барилгууд өнгө их гой өнгийн гэрлэлүүд басаад их гоё харагдах юм байна да. Тэнцээ нэг том өндөр барилга байна. Энд бол маш гайхалтай байна. Ганц гэмээр энэ үнэхэрийн халуун байна. Тэгээд амар бүгчм яг л нэг усанд ороо шүршүрт байгаа юм шиг. Хадаа шүршүрт орохоор ямар яадаг вэ? Яг тэрэн шиг л агаартай байна. Манай хэд болохоор буудалтаа үлдсэн байгаа. Би тэгээд эрт ороод ирсэн болохоор цаг байсан болохоор гараад ирсэн. Одоо яг 7 цаг хагас болж 7 хагас болж байна. Одоо унтраж магадгүй. Энэ хиттийн хотуудаас ер нь хараад хахад нийтлэг ажиглаад байхадыг 10 гэж ерөнхийдөө том гэрлүүдээ унтраагаад хөлөглөгөөнийг багасгадаг юм байлаа. Тэгээд тэрнээс өмнө амжуулах гад хүрээд ирсэн. Вау. Энэ барилга бол нүсэр том байна уу? Та нар одоо ингээд ойрхоноос хүний биетэй харьцуулаад үзээрэй. Хэр том гэдгийг харагдаж байгаа. Доор нь хүмүүс алхаж байна. Та тэр хоёр багныг нь харьцуулаад үзээрэй хүмүүстэй. Тэр доор ингэж явж байгаа байтал ийм том барилга. Үнэхээр нэр хэлэх үг алгаа. Ямарс ийшээ яваад үзье. Энэ хоёр та бүхэн анзаарсан бол энэ хоёр талын гэрэл нь ингэж унтраад хасаад байна. Цахилгааны доголдол юм уу эсвэл албаар ингэдэг юм уу бүү мэд. Гэт ямар нэгэн тийм нэг давтамж юугүй хас унтраад ахаар нь бас жоохон гайхалаа. За нөгөө газараасаа эндээсээ чигээрээ явсаар агаад энэ том талбай дээр үрээд ирлээ. Ийм газар. Тэгээд яг ийш ирмээр байгаа хүмүүс гэж зөвлөх юм бол над чиг юу ягаарай. Children's Palace гэдэг яг метроны буудлаас гараад F1 гарцаар гараад
жоохон нэг 200 м явжгаад баруун тишээ гаргахад уус шат байгаа. Шатаараа гарангууд шууд ир тавцан дээр нөгөө тэр өнцгөөс гараад ирнэ. Тэгээд энэ доошо хүртэл алхаад ингэж явах боломжтой юм байна шүү.